дуртай хэлсэн юм хтцгаая.
чадал харахгүй унтрашгүйгээрээ хэмээсэн мен хэцэд үрэлэх хайрунгаар тийм Иесус сэтгэлнээ амьдралын утга учир оюун бодолд минь агууялагч таны эмсэлэх бүрдэн эрхэм лэхүнэлээ
хязгаартуучаад Тэнгэрийн од медалж таны ариун оршихуйгаас хизээж холдохгүй. Халелуя. Хайрvel нэгүсэл дүүрэн сайн бурхан аваа. Өнөөдөр ч гэсэн хамтын төв цуглаан бид 11 цагийн мөрөглөөр таны оршихуй, таны сэнтийн өмнө ирээд байна. Бурхан бол сүнс, түүнд мөрөгч нь үннээрээ сүнсээрээ мөрөгтөн гэж хэлсэн үгийнтэн дагуу. Бид өөрсдийн зүрх сэтгэлээ цуглуулж, бид өөрсдийн сүнсээ таны өмнө эзэн дэлгэж, мөргөл хүндэтгэлийг өргөж байна. Эзэн таны газар сэнти залран бидний хүн бүрийг ажиллаж, бидэнд үгэн айлдан өрөөх болтугай. Танд бүх алдрыг өргөж, хамтын төв цуглааны 11 цагийн мөрөглийг таны мотор даатгаж их эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Амен. Эзэнд алдрыг өргөё. Амен. Амен. За, бүгд хамтдаа итгэлийн тунхагийг хамтдаа тунхаглая. 3 би газар тэнгэрийг бүтээгч төгс хүчит бурхан эцэгт итгэдэг. Ариун сүнсээр олдож онгон Мариас мэндэлсэн. Понти Пилатын дор зовж авсан. Цовдлогдонаас барж оршуулгадаад үхэгсдийн орон руу яваад 3 дахь өдрөө өхлөөс дахин амилсан. Тэгээд мөнхийн улс руу одож төгсчд бурхан эцгийнхээ баруун гарт заларсан. Тэндээс үхсэн амьд бүх хүнийг шүүхээр ирэх түүний цорын ганцхүү бидний их эзэн Есүс Христэд би итгэдэг. Би ариун сүнсэнд итгэдэг. Ариун нэгдмэл чуулган, ариун хүмүүсийн нөхөрлөл, гмийн уучлал, биеийн дахин амьдралт болон мөнхийн амьдралд итгэдэг. Амен. Амен. Энэ бол бидний итгэл юм аа. Амен. За, бүгдээ сууцгаана уу? За, эзэн бурхны нэгөөсөл та бүгдийнхаа залбирлаар Солонгос руу сайн яваад ирлээ. Бурхан бол сайн эзэн юм. Үрд магтагдвал зогсдоо аврагч их эзэн юм аа. Амен. Хажуудлын хэлье та. Эзэн бол сайн бурхан юм аа. Түүнийг магтъя. Амен. За, бүгдээ хамтдаа эзэн миний эзэн магтан дуугаар бэлтгэсэн өргөлөө баяртайгаар эзэндээ өргөцгөөё.
Халелуя тийм эзэн минь ээ, танд баярлалаа. Эзэн минь таны өргөнд хоол хүнс байхын тулд бүхий л 11-ийг агуулгад авчиргаж хэлсэн. Таны үгийн дагуу өнөөдөр бид аваа өргөлүүдээ өргөн барьж байна. 11 эсний өдөр хүүхдийн чуулган илгээлт талархал барилгын онцгой амлалтын өргөлүүдийг өргөн барьж байна. Эзэн та таалан сойрхон хүлээн аваач. Бидний гарын нөөсийг өрөөгөөч 30-аар 100 дахин нэмэгдүүлээч. Аливаа сайн үйл бүрийн төлөө юм бүхэнд элбэг баян байх ивэлийг бидэнд өгөөч. Тандаа бүх алдрыг өргөж хамтын төвөө цуглаан итгэгчдийн өргөлийг өрөөж тандаа даатгаж Есүсийн нэрээр залбирлаа. Амен. Халелуя. Амен. Бидний эзэн бол сайн бурхан. Түүний үед боломжгүй зүйл гэж нэгч байдаггүй. Амен. Бүгд хажуудлын үндэ хэлье та. Бурханд боломжгүй зүйл гэж нэгч байхгүй. Амен. Амен. За, найрал дууны багийн алдрын магтаалыг эзэнд өргөөд манай чин зоригт ахлагч маань төлөөлөн залбирал хийж өгнө. Амен. Амен. Харин үлэр дөрөв цор ганц хүний ертөнцийн эзэн бурхан минь яг одоо энэ цаг мөч гисэн
таны өмнө хамтын дие чуулганы өмнөөс залбирч байна. Тэр эзэн чуулган энэ цугласан байгаа хийгээд энэ цуглаагүй байгаа бүхий л итгэгчдийн дээр таны инэрл нэгүсэл байгуултугай. Бидний санаатаа хийгээд санаанд үйсэн бүхий л гим нүглийг та өршөөн уушлах болтугай. Бидний зүрхэнд гимшиг зүр сэтгэлийг та өгөх болтугай. Яг одоо бид бүхэн Монгол эх орноо танд өргөж байна. Энэ уудам нутгийг бидэнд өгсөний төлөө талархъя. Та энэ газар нутгийг сэргээх болтугай хэмээн танаас гуйж байна эзэмнэ. Энэ мөн улс эх орныг удирдах буй улсын их хурлын гишүүд сай дарга нарын зүрх сэтгэлийг танд өргөж байна. Та хэлэхдээ хааны зүрх эзний мотор дах усны урсгал хаа таалсан зүгтээ тэрээр хааныг чиглүүлнэ гэж хэлсэн. Тийм бол их баригчдыг эзэн та зүйн замаар чиглүүлэх болтугай эзэмнэ. Тэдний зүрхийг танд өргөж байна. Тэд үнэхээр эзэн энэ их улс орны төлөө тэр эзэмнэ чин сэтгэл гаргаж энэ ард түмний төлөө зүрх сэтгэлдээ болгох болтугай эзэмнэ. Энэ улсын төлөө гаргах шийдвэр болгон энэ ард түмний төлөө гаргах шийдвэр болгон танаас байх болтугай эзэмнэ. Мөн эзэмд бид бүхэн энэ ард түмний гим нүгэлт байдлын төлөө тэр таны гуйж наваа. Та өршөөлийг нэгүслээ болгож өгөөч эзэмнэ. Энэ ард түмний гим нүгэл хилэнцгийг та уучлан өршөөх болтугай эзэмнэ. Тэр эзэн энэ ард түмний дээр та өөрийн авралыг цутгаж өгөөч эзэмнэ. Тэр эзэн танаас л ирэх боломжтой тул энэ ард түмнийг өршөөн хэлтрүүлж өгөн та уучлах болтугай. Та Израилийн ард түмнийг үнэхээр уучлах байсны адил энэ ард түмнийг мөн уучлан инэрх болтугай эзэмнэ. Мөн эзэн минь Монгол чуулганыг таны өмнө өргөж байна. Тэр эзэн Монголын бүхий л газар тарсан бүхий л Монгол чуулгануудын дээр эзэн таны оршихуй байж таны нэгүсэл байгуултугай эзэмнэ. Энэ чуулгануудыг удирдах буй ахлагч пасторуудын дээр таны тусалгаа байж таны мэрэгүү ухаан байж байгаа газар бүртээ үнэхээр эзэн таны хончны ажлыг үнэхээр сайнаар хийж гүйцэтгэж чадах та тэдний дээр хүч чадлаа өгөх болтугай эзэмнэ. Тэдний амьдрал дээр ч гэсэн эзэн таны ивэл ерөөл байж өгөөд үнэхээр таны нэгүслэр тэдний гэр бүл ч гэсэн мөн аврагдах болтугай эзэмнэ. Мөн эзэн яг одоо цаг мөч ч гэсэн тэгэхээр Солонгос хамтын туяа чуулганыг тань даатгаж байна. Тэнд үйлчлэгч бүү чом пастор саманы мөн манзарч ахлагч нартай хамт байж өгөр эзэмнэ. Тэдний дээр таны мэрэгүү ухаан байж тэр газар ч гэсэн тэр олон хүмүүс тэр чуулганаар дамжуулан аврагдах болтугай эзэмнэ. Олон монголчууд тэр газар цуглан эзэн Бурхан таныг хайж үнэхээр таныг олох болтугай эзэмнэ. Тэдний хайсан зүйл өөр зүйл байсан ч гэсэн үнэн цорын ганц Бурхан таныг олж мөн танаас ирэх тэр л авралыг авах болтугай хэмээн өрөөж байна эзэмнэ. Мөн эзэм дэлхийн давс чуулганыг таны өмнө өргөж байна. Батманд пастортай хамт байж өгөрөө. Эрдэнэчмийн ахлагчтай хамт байж өгөрөө. Тэднэр дамжуулан тэр газар таны ажил хийх болтугай. Тэдний дээр таны мэрэгүү ухаан байж тэр газрыг сайнаар зүгээр хончилж чадахт нь та удирдах өгөрөө эзэмнэ. Тэр эзэн тэр газар ч гэсэн олон хүмүүс авралт ирэх болтугай. Олон хүмүүс үнэхээр эзэм ангад сангасан ядарсан хүмүүсийг та тэнд амраах болтугай эзэмнэ. Тэгээд эзэн хамтын дэ чуулганаа таны өмнө өргөн даатгаж наваа. Энэ чуулганы дээр таны инэрл нэгүсэл байх болтугай. Энэ чуулганыг хончилж буйх чагаар пастрын дээр эзэмнэ. Таны мэрэгүү ухаан таны тосолгоо байж түүгээр дамжуулан чуулганыг та зөвийн замаар удирдах болтугай эзэмнэ. Тэр энэ чуулганы бүхий л ахлагч нар, бүхий л чиглүүлэгчдийг танд өргөж байна. Тэдний дээр таны мэрэгүү ухаан байж үнэхээр эзэн Бурхан та хүмүүсийг хайрлсан шиг тийм хайрлах зүрх сэтгэлүүдийг та цутгах болтугай. Бүхий л итгэгчдийн дээр таны инэрл нэгүсэл байж үнэхээр эзэн танаас эмээх зүрх сэтгэлтэйгээр эзэн таны үнэхээр өдөр хоногуудыг тантай хамтдаа өнгөрүүлж тантай хамтдаа үнэхээр эзэн ялалт байгуулсан өдрүүдийг та тэдний дээр зөвшөөрөх болтугай. Яг одоо энэ цаг мөч ч гэсэн бид бүхэн таны мөргөл өргөхдөө чин өмнөр эзэмнээ өргөх болтугай эзэм. Та биднээс хүндэтгэл мөргөлийг авах болтугай эзэмнээ. Яг одоо энэ цаг мөчөд таны үгс гэрэг чаргал пастораар дамжуулан бид бүхэнд хүрэх болтугай аваа. Тэгэхээр эзэн бид бүхэнд ойлголтуудыг зөвшөөрж өгөөрэй. Биднэрт ямар ч саад бэрхшээл бүү байг. Харин бидний зүрх сэтгэл таны үг хүрэх болтугай хэмээн таны хайртай хүү бидний эзэн Есүс Христийн нэрээр гуйн даатхан залбирлаа. Амен. Амен. За энэ цагт гинахаага урьжин. Гинах маань 3 минут одоо төр одоо үг хэлнэ. За тэгээд өргөжлөлөд Есүсийг харцгаая. Юм болов? За. Тэглэр бол их сайхан явж ирлээ. Төлөвсөн бүх ажил маань бүтсэн. Бусан, Кимээ, тэгээд Тэгүү хот, тэгээд Сеул, тэгээд Чежу арлаар хүртэл явлаа. Бурхан бас уулзах хүмүүсийн маань бэлдэж өгсөн байна. Тэглэр бол
юуны төлөө ингэж олон хоногор яваад байгаа юм гэдэг нь бурхан надыг сайн мэдээ чинь болгосон учраас дэлхийн хязгаар хүртэл яв гэж агуу зархимжаа өгсөн учраас дэг хүнийг аврахын тулд явж бай гэж хэлсэн учраас л явд юм. 54 мянган монгол хүн тэнд амьдарч байгааг мэднэ. Тэнд бол 60 монгол цуглаан байна. Азийн пасторуудын форумд оролцлоо. Тэнд Кыргызээс ирсэн 4 Кыргыз чуулганы пасторуудад танилцлаа. Энэ бол маш том завшаан байлаа. Яг гэвэл би бурхнаас шин дуудлага авчихсан. Эх оноос Станы 5 орон руу миний зам мөр чиглэх болно. Тийм болохоор бол одоо бол бэлтгэл ажлаа хангаж байна. 9 сард бол бас тийшээ явж газар хөрсөн судлах ажилдаа явах хаа гэж бодож байна. За бүх алдар нь бурханд байг өргөлж хамгаалж хайрлаж эвэж өрөөж хамт байсан бурхандаа өргөл талархаж явлаа. За гэдэг ингэчээр бол пастортаа бас би талархдаг, өргөлжэл талархаж явдаг. Яг тэгвэл Солонгос тэнд Азийн пасторуудын форумд би 3 удаа оролцож байгаа хүн. За Ким Кэжэ пастор теоритер чуулганы мөргөлд оролцож цаашдаа бас сайн мэдээний талбарт ажиллах том талбарууд нээгдэж байгаа гэж талархаж байгаа. За бүх алдар нь эзэнд байх болтугай. Амен. Баярлалаа шүү. Та нарыг залбирч байсанд араас өрөөж байсан талархаж байна. Амен. За баярлалаа. Амен. За өнөөдөр бидэнд өгсөн үг нь Ром номны 10-9-өөс 17 дугаар Библиэн бүгд хамтдаа Ром 10-9-өөс 17-г хамтдаа харъя. За нэг ишлэлээр ээжлээд уншъя. Намайг нэгийг уншихаар та нар дараагийг уншаарай. Хэрв та Есүсийг эзэн гэж амаараа хүлээн зөвшөөрч Бурхан түүнийг үхсдээс амьлуулсан гэдэгт зүрхэндээ итгэвэл аврагдана. Учир нь бичвэр түүнд итгэдэг хинч ичхүүрт орохгүй гэдэг. Учир нь эзний нэрийг дуудсан бүхэн аврагдана. Илгээхтээс нааш тэд яаж тунхаглах вэ? Сайн мэдээ тунхаглагчдын хөл юутай сайхан гэж бичигдсэн байдгаа. 17 хамтдаа уншгураа. Тиймээс итгэлэн сонсохоос сонсох нь Христийн үгээр ирдэг. Амен. Амен. За дагалдагчийн итгэл гэсэн сэдвээр эзний үгийг харцгаая. За эзэн бурхныхаа нэгүслэр та бүгдийн залбирлаар сайн яваад ирлээ гэж хэлсэн. Тэгээ бүх цаг үед бурхан үргэлж цугбайсан, үргэлж удирдахжсэн. Бас намайг 20 хоног яваад ирэхэд хамтын төв цуглаанч гэсэн тийм ээ урдийн надад ямар нэг одоо гацаагүйгээр үйл ажиллагаа явагдчихсэн. Энэ болгон бол бурхны нэгүслэр бидний дээр байгааг нь илрэл гэдэгт итгэж байна. Амен. Амен уу. Бурхан бидэртээ цуг байгаамаа. Амен. За өнөөдрийнхаа номлолыг нэгэн пасторын гэрчлэлээр эхлэхийг хүсэж байна. Нэгэн пастор анх цуглаанаа яг тарьж явах үед нь маш хэцүү нэг зүйл тохиолдож. Тэр нь юу байсан гэвэл 7 настай хүн цуглааны гадаа тоглож агаад машин дайрагдаад үүнээсээ болоод өрөөсгөн хөл нь юу ч хөө бяцарсан байна. Яаралтай тулсамжаар хүүг аваад эмнэлэг рүү очисон. Эмчт нар хөлийг нь тайрах хэрэгтэй. Хурдан тайрахгүй бол нөгөөдлийнхаа эрүүл төлдөөч нөлөөлөх нэ гэж ингэж хэлсэн. Болох пастор нь маш их санаа зовоод түгшээд хажуудаа байгаа эхнэртэй хэлээд ингэж хэлсэн байгаа. За ямар ч байсан намайг холбоо бартал битгий тайруулаарай гэж хэлчихэд эмнэлгээс гараад хаар хурдаараа цуглаан лугаа гүйсэн. Цуглаан дээрээ очиод эндрийн өмнө суугаад залбирах гэсэн чинь олигтой үг гараагүй. Хий димэл амдаа жаахан те самууран бутанж жагаад Есүсийн нэрээр залбирлаа гэж дуусгаад цуглаантайгаа ойрхон байгаа гэрлүүгөө явчихсан. Гэртээ яваад ортол ширээн дээр Библи харагдсан. Библи аваад дэлгээд унштал Матай 19-ийн 26 дугаар ишлэл байсан. Юу гэж хэлсэн гэхээр энэ нь хүмүүст боломжгүй. Харин Бурханд бүх юм боломжтой. Амен гэдэг ишлэл байсан. Энэ үг
пасторын сэтгэл дотор яг л цангаа тайлж байгаа цэвэр ус мэт сэнгэнт л одоо дотор онгоотол орж ирсэн байгаа. Тэгээ пастор амен, халелуя, тийм ээ, яг энд байхгүй юу, би итгэж байна гэд хашгираад эргээд гараа гүс. Эргээд гараад хар урдаараа гүгээд эмнэлэгдэр очиод эмчид хандаад бүү тайр. Зүгээр боогоод өг. Эмч нар чадахгүй ч бурхан чаднаа. Бурханд бүх юм боломжтой. Бурхан тайрахгүйгээр эдгэж чаднаа гэж хэлсэн баг. Энийг сонссон эмч та чинь нэрэ пастор гэлөө. Хичнээн пастор байсан ш та эмчид ийм юм хэлж яаж чадчихна. Болохгүй, тайрахгүй бол болохгүй гэж эмч зөрүүдэлсэн. Эмч пастор хоёр чанга дугаар маргалдж байгааг эмнэлгийн дарга сонсоод пастрыг өрөөрөөгөө дуудсан байна. Тэгээ пастор даргын өрөөнд орсон. Тэр пастор бол цуглаанд явдаг итгэгч бүр ахлагч хүн байсан. Тэгээд тэр эмнэлгийн дарга хэлсэн байгаа. Хүүгээ манай эмнэлгээс битгий гаргаач ээ. Манад үлдээчих. Бид нэр хүүгийн чинь хөлийг тайрахгүйгээр эмчлэх ямар арга байна бүгдийг хийнэ. Чадхаараа эмчилнэ. Таны итгэлээр бурхан эдгэнэ гэж итгэж байна гэж ингэж хэлсэн байгаа. Тэгээд үүрсэн ясыг нь эвлүүлээд голд нь төмөр суулгаад тасарсан махнуудыг нь наагаад хөлийг нь одоо ингээд ороогоод гипстэд одоо орхисон. Хамгийн сайн эмийг уулгасан, хамгийн сайн эмчилгээ хийсэн, байнга залбирсан. Эцэстэн хүүгийн хөл эрүүл болсон. Тайрахгүйгээр бурхан эдгээсэн. Амен. Бурханд боломжгүй юм гэж байхгүй маа гэдэг итгэлийн дагуу болсон. Одоо хүн аль хэдийн 30 гаруй настай залуу болсон. Бүр сайхан ихнэртэй болоод гэрэлсэн байна. Хэдийгээр хөлн жоохон хазгарч гисэн. Ямар ч хазгар хөлгүй юм шиг хөл өмөг тоглоод гүйж байгаа эрүүл чирэг залуу болно өссөн байна. Амен уу. Тийм ээ. Бурханд боломжгүй зүйл гэж байдгүймаа. Өнөөдөр таны амьдрал ямар нэг асуудал зовлон, ямар нэг бэрхшээл энэ л болохгүй, энэ ёстой бүтэхгүй гэж байгаа юм байгаа бол би танд хэлье. Бурханд боломжгүй зүйл гэж байдаггүймаа. Хүмүүст хэцүү байж болно. Харин бурханд юу ч дэндүү хэцүү биш юм аа. Амен уу. Хажуудлын өндөө хэлье та. Бурханд боломжгүй юм гэж байдаггүймаа. Бүх зүйл болно. Хамгийн сайнаар шийдэгднэ. Амен. Амен. За, боломжгүй зүйл гэж байдаггүй бурхны хүч чадлыг амсахын тулд бид нарт хариуд нь жинхэнэ дагалдагчийн итгэл байх ёстой маа. Амен уу. Хэрвээ би жинхэнэ дагалдагчийн итгэлгүй байвал магадгүй бид боломжгүй зүйлгүй бурхны хүч чадлыг бүрэн амсаж мэдрэхгүй байж магадгүй юм. Яг энэ пастор шиг, тийм ээ? Яг энэ пастор шиг бурханд боломжгүй зүйл гэж байхгүй гэсэн ийм одоо итгэлээр пастор шиг дагалдагчийн, тийм ээ, ийм итгэлээр амьдрах үедээ бид нар бурхны юр бусын хүч чадлыг амьдралдаа амсдаг юм аа. За, дагалдагчийн итгэл гэж яг юу юм бэ? Яавал тийм итгэлтэй байх юм бэ? Бүгд хамтдаа өнөөдрийн үгээр дамжуулан харцгаая. Өнөөдрийн Ром номны 10 дугаар бүлгийн 9-өөс 10 дугаар ишлэгийг эхлээд уншия. Бүгдээрээ чангаар уншия 3 ая. Хэрв та Есүсийг эзэн гэж амаараа хүлээн зөвшөөрч Бурхан түүнийг үхэгсдээс амьлуулсан гэдэгт зүрхэндээ итгэвэл аврагдах болно. Хүн зүрхэндээ итгэн зөвхт адилт хүрч амаараа хүлээн зөвшөөрн авралт хүрнэ. Амен. Энэ дээрээс харах юм бол итгэлт үндсэн 3 элемент байдаг гэдгийг харж болно. Хамгийн нэгдүгээрх нь ам, хоёрдугаарх нь зүрх, гуравдугаарх нь энэ дээр бичээгүйч цаанан байгаа үйлс юм аа, үйлс юм. Таны итгэл ам, зүрх, үйлстэй байж жинхэнэ болдог гэсэн үг юм. Амаараа тунхаглаад зүрхэндээ итгээд түүнийгээ үйлсээрээ буюу амьдралаараа харуулвал үүнийг жинхэнэ итгэл гэж хэлж байгаа. Амен уу. Саяны пастор очиж залбираад бурхны үгийг аваад зүрхэндээ итгээд эмнэлэгдэр ирээд эмчийн үгэнд ороод тайруулсан бол итгэлээ үйлсээрээ харуулаагүй хэрэг болох байлаа. Гэтэл хэдийгээр хэцүү санагдсан ч хэдийгээр харанхуй байсан ч бурхны үгэнд итгэсэн итгэлээр хүүгийнхаа хөлийг тайруулахгүйгээр бурхан 100% итгэн итгэлээрээ үйлдсэн учраас хоёр хөлтөө эрүүл чирэг сайхан хүүтэй үлдэж чадсан байгаа. Амен уу. Амен. Үүнийг итгэлийн үйлс гэж хэлж байгаамаа. 9-р ишлэлдэр хэлсэн Есүсийг эзэн гэж амаараа хүлээн зөвшөөрнө. Мөн зүрхэндээ итгэх хэрэгтэй гэж хэлсэн байгаа. Энэ нь бидний бодож байгаа төвшингээс огтоор төвшний тухай ярьж байгаамаа.
Ром номын бичигдсэн цаг үе бол Ромын эзэн төрний одоо тий хаанчлалын үе байсан. Ромын эзэн төрний өргөн удам газар нутагт даяар амьдарч байгаа Ром улсын иргэд энд тэнд уулзаад хоорондоо мэдлэхдээ миний эзэн бол Цезар Август. Миний эзэн бол Цезар Филипп гэх мэтчлэн өөрийнхөө одоо эзэмшил нутгийн хааны нэрээр мэдлдэг байсан. Гитларын германчууд Хай Гитлер гэж мэдлдэг шиг тэд уулзмагцаа өөрийнхөө эзэн хааны нэрийг хэлээд би түүний боолно гэж хоорондоо мэдлдэг. Ингэснээрээ Ромын эсрэг ямар нэгэн санаагүй гэдгээ баталж байгаа хэрэг болдог байсан. Гэтэл тухайн цагийн христчид уулзахаараа юу гэж мэдлдэг байсан бэ? Миний эзэн бол Есүс Христ юм а. Түүнийг эзэн гэж амаараа зөвшөөрнө гэж хэлж байгаа энэ 9-р ишлэлийн цаана амаараа дэнчин тавих үүсийг харуулж байгаа. Үүсийг илэрхийлж байгаа юм а. Тухайн хүмүүс Есүсийг эзэн гэж хэлбэл хариуд нь цаадсуулах, шоронд орох, бүр амиа алдах аюулыг сүрдэг байсан. Ийм аюулыг сүрсэн итгэлээр Есүс миний эзэн гэж өчтөг байсан байгаамаа. Тийм учраас энд байгаа Есүсийг эзэн гэж амаараа өчнө, зүрхэндээ итгэх гэдэг үгийн цаана өгсөн ч хамаагүй гэсэн итгэлийн үйлдэл байгаа гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй юм аа. Тэр цаг үед Есүсийг эзэн гэж дуудах нь одоогийн бидний Есүсийг эзэн гэж дуудахаас огт өөр асар том ялгаатай гэдгийг бид нар хэлүүлэлтгүй ойлгож байгаа. Тэд Есүсийг эзэн гэж хэлвэл амиа алддаг байсан, шоронд хоригддаг байсан, тамлуулдаг байсан. Харин бид Есүсийг эзэн гэж хэллээгээд амиа алдахчгүй, шоронд хоригдохчгүй, тамлуулахчгүй. Яахчгүй, юу ч болохгүй. Зарим нэг хүн жоохон хачирхаж магадгүй. Бусдаар бидэнд юу ч тохиолдохгүй. Тийм учраас Есүсийг эзэн гэж амаараа өчөж байгаа гэдг нь одоогийн бидний хэлдгээс огт өөр төвшний, үхлээс ч үл буцах итгэл, үхлээс ч үл буцах үйлс юм а гэдгийг ойлгох нь чухал байгаамаа. Бүгдээрээ илүү тодруулахын тулд Матай номны 7-гийн 21-ээс 23 дугаар Библийг хамтдаа харцгаая. За уншия 3. Намайг эзэн минь гэсэн болгоно Тэнгэрийн хаанчлалд орохгүй. Харин Тэнгэрт байгаа эцгийн минь хүслийг үйлдэгчл орноо. Тэр өдөр надад олноороо. Эзэн минь бид таны нэрээр иш үзүүлж, таны нэрээр чөтгөрүүдийг хөөж, таны нэрээр олон гайхамшиг үйлдэж байсан бусуу гэх болно. Тэгэхдээ би тэдэнд би та нарыг танихгүй, ёс бусыг үйлдэгч та нар надаас зайл гэж хэлнэ. Сая Ром ном дээр Есүсийг эзэн гэж дуудсан болгоно аврагдана гэсэн бол Матай ном дээр намайг эзэн минь гэсэн болгоно аврагдахгүй гэж хэлж байгаа. Энэ хоёр зөрчилдөд байгаа юм шиг боловч яг үнэндээ энэ нь зөрчилдөөгүй юм аа. Энэ нь нэг зүйл бөгөөд нэг зүйлийн хоёр тал. Өөрөөр хэлэх юм бол Ромын цаг үеийн христчид Есүсийг эзэн гэж дуудаж байгаа нь үхлээс үл айх итгэлээр түнтгэж байгаа буюу эцгийн хүслийг биелүүлэх жинхэнэ дагалдагчийн итгэлээр итгэж байгааг илэрхийлж байгаа хэрэг юм аа. Өнөөдөр бид боломжгүй зүйл гэж байдаггүй Бурхны хүч чадлыг амьдралдаа амсъя гэвэл яг ийм үхэхээс ч үл айх итгэлтэй, дагалдагчийн итгэлтэй байх хэрэгтэй байна. Өөрөөр хэлэх юм бол энэ нь ямар итгэл вэ гэвэл эцгийн хүслийг биелүүлдэг үйлстэй итгэлтэй баймаар байна. Би христчин, би сүмд явдаг гэсэн мөртлөө эцгийн хүслийг огт биелүүлэхгүй, эцгийн хүсэл ямар ч хамаагүй Бурхан эцэг юу үсдэг талаар огт бодохгүй байгаа бол уучлаарай, та дагалдагчийн итгэлгүй байна. Та жинхэнэ итгэлгүй байна гэсэн үг. Таны авралт хинч баталгаа өгч чадахгүй. Яагаад гэвэл жинхэнэ итгэлгүй бол аврагддаггүй байхгүй юу? Жинхэнэ буюу дагалдагчийн итгэлээр л бид нар аврагдана. Тэгхийн бол үхлээс үл айх итгэлээр түүнийг эзэн гэж дуудах буюу бид нар эцгийн хүслийг биелүүлэх үйлстэй байх хэрэгтэй юм аа. Бидний амны өчил зүрхний итгэл маань амьдралын маань үйлсээр батлагдах ёстой юм аа. За тэгвэл Бурхны хүсэл, эцгийн хүсэл юу юм болоо? Бүгд хэд хэдэн ишлэлүүдийг уншия. Хамгийн нэгдүгээрт нь 1-р Тесалоник 4:3 дээр ингэж хэлсэн байна. Бурхны хүсэл нь та нарын ариусл бөгөөд тэр нь юу вэ гэвэл та нар садар самууныг цээрлэж
хүн бүр ариусал хийгээд хүндэтгэл дотор өөрийн биеийг хэрхэн хянахаа мэдэж Бурхныг мэдгүй харийнхан мэд тачаангуй хүсэлд автахгүй байх явдал юм а. Амен. Бурхны хүсэл юу байх нь вэ? Бидний ариусал юм. Гим нүглийг үзэн ядах сэтгэл юм. Гим хийхээс айх сэтгэл, Бурхны үгээр амьдрах сэтгэл, ариуныг мөрдөж мушгих сэтгэл бол Бурхны хүсэл юм а. Гэтэл та сүмд явдаг христчэн мөртлөө бусад өдрүүд гараад нүгэл хийгээд нүгэл хийсэн тогт гимшихгүй, гудийгчгүй, тийм ээ? Садар самууныг үйлдээд утга учиргүй наргиц ингээд байгаа бол уучлаараа та аврагдахгүй гэсэн үг. Хатуухан хэлэхэд худлаа байна итгэлчин гэсэн үг. Бид эцгийн хүслийг биелүүлж ажил жинхэнэ үйлстэй итгэлээр дагалдагчийн итгэлээр амьдрах бөгөөд энэ үдэл боломжгүй зүйл гэж байдаггүй Бурхны хүч чадал таны амьдрал дээр ажиллана гэсэн үг юм аа. Амен уу? Бүх зүйл талрах. Учир нь энэ бол та нарын төлөөх Христ Есүс доторх Бурхны хүсэл мөн. Бид нар сайн мэдж байгаа 1-р Тесалоник 5:18. Бүтэнсэ өдөр цуглаанд мөргөл өрөх гээд ирж байгаа хүмүүсийн царай ямар байх ёстой юм бэ? Баяр хөөртэй, инээмсэглсэн, гэрэл гэгээтэй байх ёстой. Байдгаараа ууралдсан, бухимдсан, падан хар авах юмгүй. Царайтай хүн бол Бурхны хүслийг биелүүлэхгүй байна гэсэн үг. Падан хар гэдэг нь наранд харлсан гэсэн үг биш. Ууралсан, бухимдсан, гомдсон хүний царай угаасаа хар байдаг. Доторх нь хар учраас царай нь хар байдаг. Дотроосоо баяртай хүний царай борч гисэн гэрэлтэй байдаг. Амен уу? Амен уу? Бурхны хүсэл юу байх нь вэ? Сайн зүйлдэж таларх нь, муу зүйлдэж таларх нь. Бурхны хүсэл юу байх нь вэ? Өвдсөнж таларх нь, эрүүж таларх нь. Бурхны хүсэл юу байх нь вэ? Ядууж таларх нь, баянж таларх нь. Бурхны хүсэл юу байх нь вэ? Хүсэлжин биелсэнж таларх нь, биелээгүйч таларх нь. Үргэлж баяртай байх нь Бурхны хүсэл юм а. Амен уу? Амен уу? Өнөөдөр инехгүй байгаа хүмүүс эргэж хараараа өөрийгөө. Инех хэрэгтэй шүү. Амен. Амен. Баяр хөөргийг бид нар царайнаас харж болно. Нүүр царай бол зүрхний тол юм аа. Амен уу? Амен. За, надад түүний өгсөн бүгдээс би нэгийг нь ч алдалгүй. Харин эцсийн өдөр тэднийг амьлуулах нь намааг илгээгчийн хүсэл мөн. Хүүг харж түүнд итгэгч бүр мөн хамтай байх нь эцгийн минь хүсэл юм. Эцсийн өдөрт би түүнийг амьлуулна гэж айлтлаа. Иохан 6:39-40. Бурхны хүсэл юу байх нь вэ? Таныг алдахгүй байх явдал. Бурхан танаас тас зуураад юу ч болсон чирсээр байгаад мөн хаминд оруулах нь Бурхны хүсэл. Тийм учраас Бурхан заримдаа биднэрт шаардлагатай зовлонг зөвшөөрдөг. Заримдаа Бурхан биднэрт хэрэгтэй сорилтуудыг өгдөг. Намайг алдахгүй тул тэгэхгүй бол би алдагдах гээд байгаа учраас намайг зовлонгийн шуурган дотор, зовлонгийн зуухан дотор Бурхан шатаагаад, шараад, шижир алтмид итгэлтэй болохыг хүсэж байгаа. Амен уу? Тийм учраас би зовлонтой одооч баярлах ёстой юм аа. Тэрээр хүн бүр аврагдаж үнний мэдлэг рүү ирээсэ гэж хүсдэг. 1-р Тимот 2:4. Бурхны хүсэл юу байх нь вэ? Сайн мэдээ тараах. Бүх хүнийг үнний мэдлэг рүү, үгийн үнэн рүү дагуулах. Амен уу? Энийг хийдэг хүн ямар байх нь вэ? Дагалдагчийн итгэлтэй хүн байх нэ. За, цааш нь харъя. Тиймээс та нар мэргэн бус хүмүүс шиг биш. Харин мэргэн хүний ёсоор хэрхэн алхаж буугаа хянаж бай. Өдөр хоног цөвөн тул цагийг зөв ашигла. Тиймээс бүү мунхаг бай. Харин эзний хүсэл юу болохыг ухаар. Дарсанд бүү согтуур. Үүнд хэд самуурал буй. Харин сүнсээр дүүр. Амен. Бурхны хүсэл юу байх нь вэ? Биднийг мэргэн хүмүүс шиг цагийг зөв ашиглах ёстой. Учир нь өдрүүд нь цөвөн. Өдрөөс өдөр цөвөн цаг иж байгааг бид нар анзаарч байгаа. Цаг үлрэлч ямар сонирн болцсон, хүмүүс нь ямар сонирн болцсон, амьдрал өдрөөс өдөрт улам бүрэл сонирн болоод бүх юм сонирн болоод байгаа нь өдрүүд цөвөн гэдгийг баталж байгаа. Энэ цөвөн өдрүүдийн дотор Бурхны өгсөн 24 цагийг бид яах нь аврах ёстой, зөв ашиглах ёстой буюу ариун сүнсээр дүүрэн байх нь зөвөр ашиглаж байгааг нь илрэл юм аа.
ертөнцөөр согтож, дарсаар согтож, зугаа цэнгэлээр согтож, энэ дэлхийн үзэл бодлоор согтож биш. Харин ариун сүнсээр дүүрэн амьдрахын төлөө зүтгэдэг нэгэн нь дагалдагчийн итгэлтэй, итгэлийн үйлстэй хүн юм аа. Амен уу? Амен уу? Эфес номны 5:17-18. Сайныг үйлснээрээ та нар мунхаг хүмүүсийн мэдлэггүй байдлыг дуугүй болгох нь Бурхны хүсэл юм аа. 1-р Петр 2:15. Өөрөөр хэлбэл энэ дээр сайныг үйлдэх гэдэг нь эрх баригчид, эрх мэдлэлтэнгүүдэд дуулууртай байх тухай ярьж байгаа. Хаадын төлөө залбир нь тэдэнд дуулууртай байх. Эмх цэгцийн төлөө Бурхны тогтоосон эрх мэдлийн дор дуулууртай байхыг сайныг үйлдэх гэж хэлж байгаа. Амен уу? Тэгвэл итгэлийн үйлс гэж юу байх нь вэ? Хууль дүрмээ сахин, ёс зүгээ баримтлан, гэр бүл доторх эмх цэцгийг дагна, чуулган дундах эмх цэцгийг дагна, улс орон тогтоосон эмх цэцгийг дагж, хууль журмын дагуу амьдрвал бид сайныг үлдэж байгаа бөгөөд биднийг муухай гэж бодож байгаа тэр хүмүүс дуугүй болно. Энийг Бурхан хүсэж байгаа. Гэтэл ийхгүйгээр тэр хүмүүс шалтгаан гаргаад байвал бид нар Бурханы хүслийг биелүүлэхгүй буюу итгэлээрээ үйлдэхгүй байна гэсэн үг. Христчин гिचгээд ингэдэг штэ. Христчин гिचгээд тэгдэг штэ гэдэг үг сонсож байгаа бол бид Бурханы хүслийг биелүүлэхгүй байна гэсэн үг. Христчин хүн ямар байх ёстойг энэ дэлхийн хүмүүс сайн мэдж байгаа. Тэд номлол сонсдгүй ч гэсэн мэддэг. Христчин хүмүүс шударга байх ёстой, даруй байх ёстой, Бурхны хүслээр амьдрах ёстой, завхаарах ёсгүй, арх уух ёсгүй, худлаа ярих ёсгүй, хахуулах ёсгүй. Христчин хүн бол тийм ээ, хэрвэлч зодоонч биш байх ёстой гэдгийг энэ ертөнцийн бүгдээрээ мэддэг. Тэгээд хардаг. Гэтэл хэрэлдээ шовлцоол тий яваад байвал Христчин гिचгээд гэж ярил бид Бурхны хүслийг биелүүлэхгүй байна гэсэн үг. Бидний дагалдагчийн итгэл алга. Бидний итгэл жинхэнэ биш байна гэсэн үг байхгүй юу? Тийм амьдралаар амьдрсан мөртлөө Бурхны боломжгүй боломжтой боловч хүч чадалд найдаад хэрэггүй гэсэн үг. Амен уу? Бүгдээрээ эргэж өөрийгөө харцгаая. Бурхан намайг өрөөнө гэж өрийнхээ битгий бодоо. Өөрийгөө хар эхлээд. Тэгээд дараа нь Бурхныг хар. Амен уу? Амен. Тэгэхээр Бурхны хүсэл, эцгийн хүсэл юу байх нь вэ? Ариусал ба сайн мэдээ тараах юм аа. Бид нар базаад хэлж болно. Сайн мэдээ тараах нь ариун үйл хэрэг. Энэ нь итгэлийн үйлс юм аа. Дагалдагчийн итгэл гэж юу вэ? Хоёрдугаарт нь энэ итгэл нь амлалт дагуулсан итгэл юм аа. Дагаад хэлээ 3 амлалт дагуулсан итгэл. Өнөөдрийн Библийн 11-ээс 13-ыг бүгдээ уншъя. 11-ээс 13 3 Учир нь бичвэр түүнд итгэгч нь ичгүүрт орохгүй гэдэг. За уншъя. Юудэ ба грек хүний хооронд ялгаа байхгүй. Бүгдийн эзэн нэг бөгөөд түүнийг дуудагч бүгдэд баялаг бэлхнаа. Учир нь эзний нэрийг дуудагч бүхэн аврагдах болно. Амен. Өөрөөр хэлбэл дагалдагчийн итгэл Бурхан ямар амлалт өгч байгаа вэ? Ичгүүрт орохгүй бас баялаг бэлхнаа гэдэг амлалтыг өгч байгаа. Бид Христийн дагалдагчийн замаар жинхэнэ дагалдагч байя гэвэл бид нар заримдаа хэцүү замаар явна. Нарийн давчуу замаар явна. Бид нар хоосын ядуу байна. Бусад хүмүүст үл тоогдно. Хүмүүс бидрийг доромжлно. Хүмүүс бидний талаар жиг жиг ярина. Бидрийг ойлгохгүй. Тэгтээ юу гэж амлаж гэнэ вэ? Тэгсэн чи ичгүүр болохгүй. Тэгсэн би чамд бүх баялагийг бэлхаана гэж амлаж байгаа. Амен. Дагалдагчийн итгэл гэж юу вэ? Энэ амлалтанд итгэж байгааг хэлж байгаамаа. Хэцүү байсан ч эцсийн мөч хүртэл Бурхандаа итгэн нарийн давчуу замаар тууштай явж чадж байгаа бол жинхэнэ дагалдагчийн итгэл байна гэсэн үг юм аа. Энэ удаа би Солонгос 20 хоног явсан. Та нар мэдж байгаа 4 сард яваад хэзээ явлаа би сар дараал нь явчихж байгаа байхгүй юу? Ойрхон 2 удаа явж байгаа. Мэдээж миний зардлыг цуглаа маань өгсөн, өмнөх удаа сүнслэг актемээс өгсөн. Гэтэ онгоцны зардлаа даалгалаа гэд бусад зардал нь бусад ямар зардалгүй явдггүй гэвэл үгүй шүү дээ. Тэр болгон зардал гарч байгаа. Тийм учраас аялалд явна гэдэг амархан байдаггүй. Ядж яхад энэ удаа би баг хүүгээ дагуулж явсан. Хүү маань сургуульгүй ингээд гэртээ байгаа учраас би 1 сар яваад ажиллаад ирье ээжээ. Намайг аваа явчаач гэж гуйгаад. Тэгээ хүү маань форумд орсны дараа ажиллах болсон. Гэтэл ажил байхгүй.
6 сарын 30 хүртэл баримтлагын үе эхэлсэн. Танаа хүү байтхаа хүн ажилгүй байна. Танаа хүч ажил хийж чадах уу? Асуу сургалсан ерөөс ажил олдохгүй байсан. Тэгээ хоёул одоо байх газар байхгүй хайчхав 6 сарын 2-ны бус хүлээдтэй байдаг яад юм блэ? Чи бурхан залбир гэл нөгөөтгээ би ч бүр аль дээрээс залбирчээсэн. Тэгсэн чинь бурхан гайхалтай ажиллаа хийгээд манай баг хүүг хөдөөний сүм дээр тэр байтгаа өдөрт 3 удаа мөргөл өргөдөг газар ариун сүнсний оршихуй дотор газар тариалангийн ажил хийхээр боломж өгсөн. Хүн байна надад гараа харуулсан ээж миний гар цэврүүдчлээ гэдэг видео колоор би баярлсан. Ашгүйтэй цагаан гартай хүмүүс ажил хийж сурч байна гэж. Тэгээ зогсохгүй мөргөлөөс хол хүн өдөрт 3 удаа мөргөл өргөө зогсохгүй. Нөгөө пастор чинь томоо цагаан самар тавьсан хангал зааж байгаа. Бурхан нэрээ үнэн итгэмжтэй. Амен. Манай дунд хүү бас оюутан болоо очсон байгаа. Тэгээ бас очиод нөгөөдөг чинь байр байхгүй. Өрөөний удаа би байранд оруулъя гэдэг. Даагүй. Энийг имээд өгөөрэй. Микийг байранд оруулах гэж чадаагүй. Тэгээ байр байхгүй. Чи залбираараа гэсэн. Би залбирч байгаа. Би өөртөө уйлаа залбирч байгаа шүү дээ ээжээ гэд манай хүн надаа. Тэгээ би нэг итгээгүй л тэгтээ за амен гэл. Тэгээд ингэсэн. Тэгээд ээжний удаа хоёлаа чадсангүй дараагийн удаа ирэхээр яг байр үзье гэд би амлцсан. Нөгөөд чинь та хэлсэн хоёлаа байр үзнэ гэвэстэй үзнэ нэстэл гэдэг. Байр үзнэ гэдэг нь юу гэсэн үг гэхээр байрны барьцааны мөнгө хэрэгтэй. 5 сая вон. Тэгээд сарын түрээс хэрэгтэй. Тэр мөнгө хаана байгаа юм бүүмэд бурхан л байгаах. Надаа юу ч байхгүй. Би өөрөө өдөр болгон яаж амьдрахыг мэдэхгүй шахуу байгаа. Тэгээ би бурхан минь та удирднаа. Тэгээд 7-нд билүү үсэх гээд өөр ажил төлөвлөд. Би нөө яагаад бол байр угаасаа хөсөлгүй гэдгээ мэдж байгаа мөнгөгүй юм чинь. Тэр өдөр өөр ажил төлөвлөсөн чинь манай хүү яриад яасан бэ та ч өстөө гэж болдгоо. Тэгэхээр за маргааш 8-нд яг үзье. Тэгээ 8 байр үзэх бол за одоо явдаг л байхдаа юу ч гэсэн хитэн байр үзээд тэгээд үнэтэй байна. Минийхөө энэ удаа амжихгүй нэгэ хэлчий байц дотроо бодохгүй юу би. Тэгээ би мэдээ залбирчээсэн бурхан минь та замын нэгээрээ. Сөүл хамтын туягхан бас залбирсан гэсэн. Тэгээ битээр яваад эхний бүдүүл сангаар үйл хөдлөх газараар дараагийн үйл хөдлөх газараар орсон чинь тэр үйл хөдлөх газрыг би хэлэхгүй юм. За би 5 саяын барьцаа байгаад харна хэрэгээр багсаа 3 сая гэж 3 саяын барьцтай байр баг олдохгүй дээ гэж удаа жижигхэн байр янгод нөгөө чин голонд гэж дотроо тооцоолоод 3 саяын барьцаатай 400 мянган түрээстэй байр хайж ийна гэдсэн чинь энэ нэг байр байгаа штэ гэл нөгөөцөн заа чин тэгэн гут байхгүй за яг юм байр мөн байна да гэдэг ариун сүнсний онгод орч ирээд тэгээд нөгөө байрыг үтсэн чинь төв замаасаа бараг нэг 10 метрийн зайтай яг нэг давхрын шууд ороод хаалгаар дотрын 3 юм одоо байртай их боломжийн. Тэгээд нэг өрөө болож 25 м квадрат нэг өрөө чинь Солонгос томдоо орно. Тийм байр яг бидний одоо хөссөн үнд гараад ирвэ. Байр байлаа гэд яах вэ мөнгө байхгүй юм чинь. Одоо яад юм блэ гэж ботсон чинь бурхан манай нэг зарагддаггүй байсан газрыг зараад тэг мөнгөтэй болчихваа. Тэгээд самбог 9-ний өглөө байр руу нүүлгэж оруулчаад ирсэн байна. Амен. Тэгээ би ботсон бурханд боломжгүй зүйл гэж байдаггүй л юм байна. Бурхан угаасаа би бүтэхгүй гэж бодож ирсэн ч бурхан төлөвлөсөн байсан залбирлын минь сонсоод удирджээ. Бид нар дагалдагчийн замаар явх үед тийм ээ бид нар хоосын ядуу алхдаг. Бид нар дагалдагчийн замаар явх үед ичхүртэй байдалд ичмээр байдалтай нүүр тулах байна. Гэвч тэр биднийг ичхүр болгодоггүй. Тэр биднийг хангадаг. Хэрэгтэй бүгдээр хангадаг. Амен. Бидэнд хэрэгтэй мэрэгэн ухааныг өгнө, аюулаас чадрыг өгнө, цаг хугацааг өгнө, харилцааг өгнө, боломжийг өгнө. Манай хамтын туяа цуглааны хувьд ч гэсэн бурхан яг адилхан ивэл өгнө гэж би итгэж байгаа. Цуглааны ажлуудын талаар ч гэсэн яриул өнөөдрийн номлол байхгүй болох учраас тэрийг алгасан юм. Та нарын залбирал хоосон биш юм аа. Эзэн гайхалтгаар биднийг ивэж удирдна гэдэгт итгэж байна. Библийн баатруудын жишээ ч гэсэн бидэрт үнийг баталж байгаа. Бид нар жишээлх юм бол Йосефийг мэднэ. Йосефийн амьдралыг аваад үзэх юм бол Йосефийн амьдрал шиг амьдрал хаана байгаа юм бэ? Ах нартаа зарагдсан, хар нөхөн таягдсан, Потифарын гэрт овоо ажиллаж байсан чинь гүтгэгдээд шоронд орсон. Гэтэ Библи тэр үе болгоныг юу гэж дүгнсэн бilé? Бүтэмжтэй байсан юм аа. Шоронд байгаа хүнийг Библи бүх зүйлэн бүтэмжтэй байсан. Учир нь эзэн хамт байсан учраас гэж дүгнсэн байгаа байхгүй.
Бидний бодлоор шоронд байгаа амьдрал юу бүтэмжтэй амьдрал гэж. Гэтэл Библийн үнэлэмжээр эзэн цуг байвал жинхэнэ дагалдагчийн замаар явж байвал тэр бол бүтэмжтэй амьдрал юм а гэж дүгнэж байгаа. Амен уу? Амен. Бас бид нар Даниэлийг мэднэ. Даниэл бол Боол гэдэг нэрэл түүний хэн гэдгийг тодорхойлж байгаа. Гэтэл тэр Вавилоны эзэнт гүрэн, Перс эзэнт гүрнийг дамжин төрийн ордонд төрийн түшмдийн хэмжээнд эзний алдрыг харуулж тэр зогсоогүй тийм ээ бусын апокалиптик үзэгдэл ба зүүдүүдийг тайлдаг онцгой мэрэгүү ухаанаар бэлгсэн байгаа. Амен уу? Энэ бол бидэрт юу харуулж байгаа юм бэ? Дагалдагчийн тэтгэлээр явж байгаа хүний амьдрал бурхны амлалт байт юм аа. Гар утсан унтраудаа унтраан шүү манайхаа. Дагалдагчийн итгэлээр явж байгаа хүний амьдрал бурхны амлалт байдаг. Энэ бол ичхүүр болохгүй баялаг бэлхтна гэдэг амлалт юм аа. Амен уу? Амен. Амен уу? Би таныг урамшуулмаар байна. Зоригтой бай. Зоригтой бай. Хэдий хүртэл христчин гिचээд амиа хойхоолж энүүхэндээ амьдрах юм бэ? Энүүхэн нэг энэ зүгээр болоо ашгүй энэ зүгээр ашгүй манай хүрээний бүх юм сайхан байна болоо ингээл амьдраад энэ дагалдагчийн амьдрал биш ээ. Энэ өөрийнхөө амар тайван зооноос гар амар тайван зооно эвд эзний алдрын төлөө алах хэрхэн чамайг ичгүүрээс хамгаалж хэрхэн чинээдээ түүний өрөөл болохыг харалтаа. Амен уу? Тэгэхгүй зүгээр л энүүхэнд амьдрал гуйснаа авчаал энэ бол жинхэнэ итгэл биш байхгүй юу? Энэ зүгээр л ямар итгэл вэ? Үү олны итгэл. Есүсийг дагаж ирсний үү олон тийм л итгэлтэй байсан. Есүсээс өрөөл аваад өвчөө эдгээл чөтгөрөө зайлуулал гоё боллоо. За баяр та Есүс гэртөөч амьдрал хэцүү болгоод эргэж ирж аваал. Харин дагалдагчид Есүсийг бүх цаг үед дагж ирсэн. Хэцүү хүнд үдэж дагж ирсэн. Амен уу? Амен. Үнэхээр манай хамтын төвд цуглаана. Жинхэнэ дагалдагчийн итгэлээр амьдрахгүй бол болохгүй. Энэ бол бид нар үнэхээр амийн усыг урсгахыг гэвэл дагалдагчийн итгэлтэй байж ажил урсгах нь. Амен уу? Амен. Бид нар үнэхээр нэг ийм хувиа бодсон нэг тийм муухай юмнаас гармаар байна. Магадгүй би тийм биш гэж та бодож болно. Гэхдээ энэ үг бол танд өгдөж байгаа үг шүү. Надад тань бидэрт өгч байгаа үг юм аа. Өөр хин нэгэнд хандаж яриаггүй. Өнөөдөр энд байгаа биднэрт л хэлж байгаа үг. Тийм учраас бид нар энийг бодох хэрэгтэй байна. Бид нар үнэхээр өөрийнхөө амар тайван тэр орчноосоо гараад дагалдагчийн замаар алхаж эзний ивэл эзний өрөөлийг амьдралдаа амлалтуудыг хэрхэн биелхийг авч гэрчлэл дүүрэн амьдралаар амьдрмаар байна. Амен уу? Амен. Амен. Хэрвээ би энэ удаагийн аяллаа гэрчлэлийг ярих гэвэл дуусахгүй. Алхан бүрд эзний ивэл байсан. Гайхалтай байсан. Та нар манай хүүхдүүдийн гэрчлэлүүдийг сонсож байгаа юу? Хүүхдийн багш нар яваад ирсэн. Манай хүүхдийн багш нар нүдэн дээр өөрчлөгдсөн. Азийн пастрын форумд тийм ээ одоо нөгөө хаанахын билет ир чинь нөгөө ямар ус үлээ? Санж гин үү? Тэр их чи юу гэдэг лээ? Нөгөө нэг Индонезийн 43 пастор, 45 пастор. Манай Монголын бараг 43-4 пастор. Тэрэн дотор зөвхөн манай цуглааны л хүүхдийн багш нар явж байгаа. Хүүхдүүд дандаа том пасторууд ийм 4-5 мянган сүмтэй хүний удирдагч нарын дунд хамтын төвгийн хүүхдийн багшаар хамттай байсан. Тэр хүмүүсээс хинээс нь ч илүү хийвэл авсан хүмүүс бол манай хүүхдийн багш нар манай залуучууд байсан. Тэдний зүрхэнд гал ассан. Бид нар дандаа өдөр болгон хуваалцж ирсэн. Юу гэж ярьсан бэ? Хүүхдүүдтэй ингэж өгмөр байна. Хүүхдүүдэд тэгж өгм. Тэд өөрсдөө хүүхдүүд мөртлөө хүүхдүүдтэй ингэмээр байна гэж ярьж байгаа. Энэ бол гайхалтай ивэл, энэ бол гайхалтай нэгүсэл байсан юм аа. Тэд үнэхээр зардлаа гаргаад, зориулт гаргаад явсан, хичээлтэй байсан ч орхиод явсан. Тэр дагалдагчийн замаар тэд алхсан байхгүй. Бурхан тэднийг шагнасан. Тэдэнд илүү тоо мөрөөдөл, урам зориг, өөртөө итгэл бий болсон. Тэд илүү их хийж бүтээх, цаг үеэ аврах, дүүнэрээ аврах ийм бүрэн итгэлтэй. Юу хийхээ мэддэг хүмүүс болно өөрчлөгдөж ирсэн. Амен уу? Энэ бол гайхалтай ивэл биш гэж үү? Амен. Амен. Бид нар тийм ээ бидний хүүхдүүдийг бурхан ингэж өрөөж байгаа нь бидрийг жинхэнэ дагалдагчийн замаар яв гэж хэлж байгаа. Яагаад гэвэл өөр найдвар Монголд байхгүй. Өнөөдөр энэ Монгол орн найдвар байгаа мó? Байхгүй шүү дээ. Харж байгаас та нар амьдралаасаа харж байгаа ш бид нар. Улс их орн төр засаг бүх зүйлийг бид нар харж байгаа. Жинхэнэ найдвар зөвхөн Христийн дотор л байгаа.
Энэ найдварыг бид нар түгээхгүй юм бол энэ орн мөхнө. Бид нар ч хамтдаа мөхнө. Тийм учраас бид нар жинхэнэ дагалдагчийн итгэлтэй байж тэр амлалтыг амьдралдаа амсах хэрэгтэй байна. Амен уу? Дагалдагчийн итгэл гэж юу юм бэ? Энэ нь сайн мэдээ тунхагладаг итгэл юм аа. Өнөөдрийн Библийн 14-өөс 17 бүгдээр уншия. 3 Тэгвэл түүнд итгээгүй тэд яаж түүнийг дуудах вэ? Түүнийг сонсоогүй тэд түүнд яаж түүнд итгэх вэ? Тэд тунхаглагчгүйгээр яаж сонсох вэ? За, дараагийн хэсгийн гаргаараа уншия 3 Дараагийн хэсгийн гаргаараа. Илгээхтээс нааш тэд яаж тунхаглах вэ? Сайн мэдээг тунхаглагчдын хөл юудаас айхан гэж бичигдсэн байдаг. Харин тэд сайн мэдээнд итгэсэнгүй. Учир нь Исая эзэн минь бидний мэдээнд хин итгэсэн бэ гэж хэлсэн. Тиймээс итгэлэн сонсохоос сонсох нь Христийн үгээр ирдгээ. Амен уу? Амен. Дагалдагчийн итгэл гэж юу юм бэ? Энэ бол сайн мэдээ тунхагладаг итгэл юм аа. Хэрвээ та дагалдагч бол дагалдагчийн ажлыг хийнэ. Хэрвээ та дагалдагчийн ажлыг хийхгүй байгаа бол дагалдагч биш гэсэн үг. Таны амьдрал, таны үйлс таныг хэн гэдгийг чинь өөрт чинь харуулна гэсэн үг юм аа. Амен уу? Сайн мэдээ тунхагл. Сайн мэдээ яар. Тэд яагаад итгэхгүй байгаа юм? Та ярихгүй байгаа учраас юм аа. Тэд сонсохгүй байгаа учраас юм аа. Тэд тунхаглагчгүйгээр яаж аврагдах юм бэ? Тийм учраас цагаа олсон ч олоогүй ч үгийг тунхаглая. Сайн мэдээг тараацгаая. Амен уу? Хажуудлын үндэ хэлье да. Жинхэнэ итгэлтэй байя. Сайн мэдээг тунхаглая. Энэ жил чи хүн авчирсан уу? Энэ жил юу хэн сайн мэдээ ярива? Энэ жил цуглаанд хүн авчирсан уу? Эсвэл энэ жил гудамжин сайн мэдээ ярив уу? Энэ жил дагалдагчийн амьдралаар чи нэг ч гэсэн дамаа гэж ангаагаад Есүсийн талаар ярьсан уу? Яриагүй юу? Тэ ярьсан бол үр жимстэй авчрах хэрэгтэй, дагуулах, хөтлөх хэрэгтэй юм аа. Амен уу? Амен. 2 дугаар Тимот номны 4-ийн 1-5 дээр Паул өөрийн итгэлийн хүү дагалдагч Тимотед хандаж хэлсэн үг нь өнөөдөр бидэнд өгж байгаа эсний үг гэж итгэж байна. Би уншаад өгье. Би Бурхны болон амьд үхсдийг үзэгдэлт ба хаанчлалтаа шүүх Христ Есүсийн өмнө чам чухалчлан захий. Үгийг тунхагл. Цагаа олсон ч олоогүй ч бэлэн бай. Уужим сэтгэлээр, сургаалаар синхрүүл, зэмэл, урамшуул. Цаг нь ирэхэд хүмүүс эрүүл сургаалыг төвчгүй болж харин хүслийнхээ дагуу чихийг нь гжигдсэн багш нарыг өөрсдөө цуглуулах бөгөөд чихэн үннээс эргэж үлгэр домгуудад хандах болно. Харин чи бүгдэд саруул ухаантай бай. Хэцүүх төвч сайн мэдээг дэлгэрүүлэгчийн ажлыг хий. Үйлчлэлээ гүйцэтгэг. Амен уу? Амен. Өнөөдөр хүмүүс өөрийнхөө чихэн тааламжтай багшийг цуглуулж байна. Миний хүссэн юмыг надад ярьж өгдөг. Яавал мөнгө олохыг, яавал сайхан амьдрахыг, яавал амар тайван байхын гэдэг юмыг ярьж өгөх багш нар байвал хуйларч байгаамаа. Тэд бүгд үннийг хайж байгаач буруу газраас үннийг хайж байгаа. Харин жинхэнэ үнэн нь энд байна. Өөр үнэн байхгүй. Дэлхийн урдсан тэнгэр газар нурсан ч хувирахгүй үнэн нь энд, тийм ээ? Энэ сайн мэдээнд байгаа. Та энэ үннийг авсан хүн. Энийг та дамжуулахгүй бол тэд нар яаж аврагдах юм бэ? Амен уу? Тийм учраас бид нар өдөр болгоно өөртөө ариун дарамтыг үүрмээр байна. Би сайн мэдээ ярихгүй амьдраад байна. Ингиж болохгүй дээ. Би буруу байна. Би яах вэ? Одоо яана? Ийм дарамт байх хэрэгтэй байна. Юу ч дарамт мэдэрдэггүй сайн мэдээ ярихгүй байж юу ч болоогүй юм шиг сайхан байна уу гэж яваад байвал дагалдагч мөн үү биш үү? Жинхэнэ итгэлтэй хүн мөн үү биш үү гэдгээ анзаарах хэрэгтэй байна. Өнөөдөр би нэг ч түүнд ярихсан, энэ долоорд нэг ч түүнд ярихсан, уулзсан, бурхан минь ээ, туслаач яах вэ гэдэг санаа зовнил, айдас түгшүүр бурхнаас эмээх бид нарт байх хэрэгтэй байна.
Гэтэл ямар ч юм эмээл сэтгэлгүй бид нар ингээ яваадах юм бол сүүлдээ бүр те нүглийн мэхлээр зүрх хатуурдаг. Нүгэл юу гэж мэхэлдэг вэ? Зүгээрээ. Бурхан ирэхгүй л байгаа эцтэй. Танаас цуглааны тэр ярьж байгаа юм чинь яах вэ? Тэр ярьж байгаа юм чи тэр нөхөн аваад ирнэ л дээ. Гайгуу. Энд ингээ хуурцаар явгаад зүрхчийн хатуураад сүүлдээ сайн мэдээ тараахгүй байсан ч өвдөхөө болно. Юу ч мэдрэхээ болно. Тарах ёстой илүү нэрэ юу илээ гэж бодох дээрээ тулна. Бид нар гэмших хэрэгтэй байна. Амен уу? Амен. Сайн мэдээ тараах хэрэгтэй байна. Хүмүүсийг аврал өөр найдвар Монголд байхгүй байна. Өнгөрсөн хугацаанд авчирсан хүмүүс чи хаана байгаа вэ? Энэ заал дүүрэн байдагаас одоо яагаад дундраад байгаа юм бэ? Би нэрийг нь дуудаад асууж болж чинь тэр хаана байна гэж. Бид нар үнэхээр араас нь явж анхаарч халамжилж эцсийн мөч хүртэл хариуцлага хүлээх хэрэгтэй юм аа. Энэ бол дагалдагчийн зам, энэ бол дагалдагчийн амьдрал юм аа. Амен уу? Бид нар залбирчилсанчлан 3 хүн эсийн бүлгийн бүтэц зохион байгуулалтанд орохоор бэлдэж байгаа. Энэ бол биднэрт бол шинэ боломж, дахин шинэ эхлэх боломж гэж итгэж байна. Хэрвээ бид Монгол сайн мэдээнээс өөр найдвар байхгүй. Би бол Христийн жинхэнэ дагалдагч юмаа гэсэн итгэлтэй л бол 3 хүн эс энэ бүтэц зохион байгуулалтанд анхаарал хандуулах хэрэгтэй юм аа. Учир нь энэ нь хөнгөн боловч хурдан үрждэг арга юм. Бас энэ нь аль хэдийн үр дүнгээ өгсөн аргачлал юм аа. Солонгосын хөдөө аймагч биш, сумч биш, багийн төв дээр байгаа чуулган 200-аас 400, 400-аас 600 болон өсөж байгаа нууц нь 3 хүн эсийн бүлэг гэдэг энэ арганд байгаамаа. Бид нар чинь Улаанбаатар хотын нийслэлд сая гаруй хүнтэй хотод амьдарч байна. Биднэрт боломж маш их байна, гараал боломж байна. Гэтэл бид нар яагаад хийхгүй байгаа юм бэ? Яагаад бол бид аргаа мэдэхгүй байна. Бид олоудаа хийж үзээд ялагдлын сэтгүүтэй болсон байна. Тэгээд бид нар болтгүй юм байлаа, бүтдгүй юм байлаа. Мэдж байгаа ч гэсэн яг сайн болохгүй байна гэд шантарцсан байгаа. Тэгвэл 3 хүн эс гэдэг энэ зохион байгуулалт бидэнд шинэ боломж өгөх болно. Бид нар үүгээр яваад хийж чадна гэдэгт итгэж байна. Энэ пастортай би ганцхан удаа л уулзсан. Би цуглаанд нь очиж хараачгүй, үзээчгүй. Гэхдээ энэ хүний үгийг сонсоход ариунсанаас надад энэ шүү гэж хэлсэн. Энэ мөн шүү. Миний зүрхэнд гал ассан юм аа. Манай цуглааны эсийн бүлэг энэ системээр шинжлэгдэж чаднаа. Энэ бол амархан боловч хурдан үржих, эрүүл залуу цус шиг ийм арга юм байна гэдгийг ойлгосон. Амен уу? Тийм учраас 3 хүн эсийн бүлгийн сургалтанд бүгд хамрагдаасаа гэж та нарыгаа уриалж байна. Бурхан ямар хүнийг үзэсгэлэнтэй гэж үздэг юм бэ? Өнөөдөр тийм Библиэлд юу гэсэн бэлээ? Сайн мэдээ дамжуулагчийн хөл юу та үзэсгэлэнтэй вэ? Амен. Бурхан сайн мэдээд харааж байгаа буюу дагалдагчийн замаар явж байгаа хүний алхам бүрийг, амьдралын зам бүрийг үзэсгэлэнтэй хэмээн үзэж үнэлдэг байгаа. Амен уу? Энэ удаа үнэхээр тийм ээ олон гайхалтай зүйлийг эзэн хийсэн. Тэгээ би эзний сэтгэлийг дахиад мэдэрсэн. Эзэн минь ээ, надад чадах юм байхгүй. Чаддаг зүйл маань уйлах. Эзний өмнө залбираал өөрийнхөө сул доройтой нүүрдлэхтээ би уйлдаг, нулимсаа гоожуулдаг. Яах вэ эзэн минь ээ? Яг л хан мөргөж байгаа юм шиг байна. Одоо яах вэ гэж суудаг. Гэтэл эзэн сул дорой боолынхаа алхаа гიშгэ бүрийг та ямар их өрөөнө вэ? Ямар их ивэн вэ? Ямар их удирдна вэ эзэн минь? Эзэнд үнтэй талархахаас өөр зам байгаагүй. Амен. Энэ нь миний сайндаа биш, харин эзний нэгүслэр энэ замаар алхаж байгаа гэж би итгэж байгаа. Амен уу? Би Христийн дагалдагчийн замаар үнэхээр явахыг хүсэж байгаа. Үнэхээр Монгол орн сайн мэдээнээс өөр найдвар байхгүй гэдэгт би итгэж байгаа. Би орчин үеийн хончлол хиймээр байна. Илүү олон хүнийг аврал дагуулмаар байна. Бид илүү олуулаа болохыг би хүсэж байна. Илүү олон залуу үеийг авармаар байна. Үүний төлөө би яах вэ гэж дотор маань байж ядаж байна. Энийг хийж чадахгүй байгаадаа шаналж байна. Эннээс илүү байж чадахгүй байгаадаа гэмшиж байна. Харин Бурхан ийм амьдралын маань үзэсгэлэнтэй гэж үзэж ивэл нэгүслээ, тийм ээ? Үнэхээр шүүдэр мэт буулгадаг юм аа.
Амен уу? Хамтын төв чуулган биднэрт энээс бар зам байхгүй. Бид үнэхээр энэ Монголын чуулгануудын дунд тийм ээ алдарт ариун чуулган, ээж мэд чуулган байя гэвэл бид дагалдагчийн итгэлтэй, дагалдагчийн замаар бүгдээрээ явдаг байх хэрэгтэй. Нэг ч үлдэхгүй бүгдээрээ эсийн бүлэг удирдахч болж бүгдээрээ өөртөө төлөө 3 хүнийг хамтдаа суугаад залбирдаг, аврал дагуулдаг, өсөж үрждэг байх хэрэгтэй. Энэ онцгой чадвар ерөөсөө хэрэггүй, онцгой хүн хийдэм биш. Тийм учраас сургалтанд суугаад хар. Эзэн танд дуудлага өгөх болно. Өнөөдөр би энэ номлолоор дуудлага өгч байгаамаа. Заавал эсийн бүлэг удирдагч юм уу, заавал ахлагч нар биш, бүх чуулган дуудлага өгч байгаа. Энэ бол ариун сүнсний дуу болоо. Хин хүснэ, хин дагалдагч баймаар хүснэ, тэр хүн ир. Тэгээд сонсоод дуудлага ав. Хүлээгээд ав. Тэгээд эхэл. Арга замаар яв. Амен уу? Энэ бол Бурхны дуудлага юм аа. Бурхан таныг дуудаад илгээж байгаа. Та илгээгдэж байгаа учраас та ярина. Хэрвээ та ярвал хүмүүс аврагдана. Та үнэхээр энэ Монголд ерөөл болсон, Монголын найдвар болсон жинхэнэ эх оронч, итгэлийн Христийн дагалдагч байх болно. Таны амьдралын бусад зүйлээр Бурхны тийм ээ ивэл нэгүсэл бэлхэм дүүрэн байна гэдэгт итгэж гин. Та ганцхан хувийн хичээс үслээ хайх хэрэгтэй байна. Амен уу? Амен уу? Та үнэхээр үзэсгэлэнтэй олон хүнийг аврал дагуулсан сайн мэдээ чингийн зүрх сэтгэлтэй амьдралаар амьдрах юм бол таны амьдрал Бурхны өмнө үзэсгэлэнтэй үнэлж баршгүй ийм амьдрал байх болно. Олон хүмүүс янз бүрийн сургалтуудыг хийж, олон хүмүүс янз бүрийн өөртөө таалагдах тийм ээ ийм одоо зүйлсийн араас хуйларч байгаа үед бидний сайн мэдээг сонсох хүн бага байгаа. Гэвч бид ярьсаар л явах болно. Харин Бурхан тэнд дундаас үлдгэсдийг биднэрт өгөх болно. Та үүний төлөө энэ цагт, энэ хэцүү, энэ цөвөн цагт энэ дэлхийн амьдралаа алдвал та хариуд нь мөнхийн амьдралыг олж авна. Энэ нь үлэмж их ашиг юм аа. Та мөнхийн амьдрал төдийгүй энэ дэлхийн амьдралаа бэлхэм ерөөлтэйгээр буцааж авна. Та Бурхны гайхамшгуудыг амьдрал алхам тутамдаа амсах болно. Энэ бол үлэмж том ашиг юм аа. Амен уу? Христ үүний төлөө загламаар бидний төлөө өгч амьдсан юм аа. Бид нар ийм зүйлийг мэддэг хэрнээ, сонсдог хэрнээ, ягаад юу ч сонсоогүй, юу ч мэдээгүй хүн шиг амьдрдаг юм болоо. Бид ягаад үүсэхгүй байгаад байгаа юм бэ? Бид нар энийгээ сайн бодох хэрэгтэй. Би жинхэнэ дагалдагчийн итгэлтэй баймаар байна. Амен уу? Бид нар хамтдаа эзний залбирлын цагтаа оръё. Эзэн минь ээ, надад жинхэнэ дагалдагчийн итгэл хэрэгтэй байна. Өнөөдөр миний итгэлийг шалгаач. Эзэн үйлстэй итгэлтэй хүн болмоор байна. Эзэн таны амлалтууд миний амьдрал дээр биелдэг байгаасаа гэрчлэл дүүрэн баймаар байна. Эзэн минь би үнэхээр эсийн бүлэг удирдагч болъё. Таны дуудлагыг хүлээж авъя. Намааг илгээгээч. Намааг хөдөлгөөч. Бусдын төлөө зүрхээ цагаа зориулдаг, эмтлээд өгдөг хүн болмоор байна. Намайг тийм нэгэн болгож өгөөч. Бүгд хамтдаа энхүү эзний өмнө чанга дугаар амаа нэгэд залбирцгаая. Залбирлын ая тавиад өгөөрэй. Хамтдаа залбирая.
Халелуя. Харивэл нэгүсэл дүүрэн сайн бурхан аваа. Тийм ээ та бидний итгэлийг шалгаач. Бидний жинхэнэ итгэл дагалдагчийн итгэлийг зөвшөөрөөч. Эзэн бурхан минь ээ үүстэй хүмүүс болгож өгөөч. Бид амаараа тунхаглан зүрхэндээ итгэж түүнийхээ дагуу үйлддэг байхад туслаарай. Эзэн бид үйлдэхдээрээ тулахаараа өөр юм ярьдаг, өөр юм хийдэг хүмүүс биш. Харин итгэлийнхаа дагуу, үгийн дагуу үйлдэж чаддаг байхад биднийг удирд нь дагуулаач. Эзэн дагалдагчийн амьдралд амлсан байгаа тэр эзэн амлалтууд бидний амьдрал дээр ч гэсэн биелэх болтугай. Бидэнд гэрчлэлүүдийг өгөөч. Өдөр бүрийн амьдрал маань гэрчлэл дүүрэн байхад биднийг удирдаач. Өө эзэн минь тэр таны ажлуудыг олж харах нүдийг өгч бидний итгэлүүдийг сэргээж өгөөд эзэн гэрчлэн тунхагладаг байхад биднийг хөтлөн дагуулаач. Өө эзэн минь бид бас таны өмнө залбирч байна аваа. Сайн мэдээ тунхаглуулаач. Сайн мэдээний хүмүүс олгож өгөөч. 3 хүн эсийн бүлгийн бүтэц зохион байгуулалтаар аваа. Дахин шинжлэгдэж, эзэн дахин сэргэж, өсөж үржих ивэлийг бидэнд өгөх болтугай. Танд бүх алдрыг өргөж, таны амьд үгийн төлөө танд талархаж, хамтын төв цуглааны бүхий л хүмүүсийг дагалдагчийн итгэлтэй, жинхэнэ итгэлтэй болгон та өрөөгөөч гэж гуйж, танда даатгаж их эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Амен. Амен. Эзэн алдрыг өргөё.